Өнөөдөр улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга энх болд Оросын холбооны улсын холбооны дээд зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дэд дарга нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга Климовыг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Шри-Ланкт болсон 15 дугаар их хурлаас хойш жил гаруй хугацааны дараа Улаанбаатар хотод хүлээн авч уулзч байгаадаа баяртай байна гэдгийг хэлж Монгол Ардын намын дарга энх болд уулзалтыг эхлүүлсэн юм а. Уулзалтын үеэр хоёр намын хоорондын харилцаа холбоо хамтын ажиллагааны талаар болон Монгол улсад өрнөд байгаа өнөөгийн улс төрийн байдал цаашид Монгол Ардын намын болон Монгол улсын дотоод болон гадаад байдалд хэрхэн ажиллах тухайга элен далангуй ярилцж байв. Түүнчлэн цаашид сөрөг хүчин байж ажиллахаар болсон ч гадаад улс орнуудтай урд нь ямар харьцаатай байсан тэр байр суурин дээр баттай зогсож ажиллах болно гэдгээ Монгол Ардын намын дарга энх болд хэлж байсан юм а. Харин нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга Климов хоёр нам илүү ойр дотн ажиллаж туршлага мэдлэгээ солилцсон цаашид хийсэн гэрээний дагуу ажиллах болно гэдгийг хэллээ. 2016 онд буюу эх жилийн ихээр нэгдсэн Орос нам төрийн дуумд сонгуулийн дадар их хурлыг зохион байгуулахаар шийдсэн байна. Энэ үеэр гадаадын төлөөлөгчдийг оролцуулах үгүйгээ шийдэг байна. Хэрвээ оролцуулахаар бол Монгол улсыг тэр дундаа Монгол Ардын намыг өргөн оролцуулах болно гэдгээ хэлж байсан юм а. Энэ хурал нь Монгол улсын хурлын сонгуулийн өмнөхөн болж байгаагаараа давуу талтай бөгөөд энэ нь Монгол Ардын намд туршлага болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. Мөн энэ үеэр хоёр намын цаашдын үйл ажиллагаа ирээдүйн хэтийн төлөвийг үзэглэж болно гэсэн юм а.